Сэна баригдаад энийг буруу жараар олгосны улмаас 16 хүүхэд хордлон гарсан. Тэгвэл өнөөдрөөс эхлээд шудраг өрсөлдөөн хэрэгжлийг төлөө газар Монс Фарм Трейхийн харьяа билэг эмийн сангуудад шалгалт хийж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд цаасардах Монсын салбар эмийн санд шалгалт хийлээ. Борлуулж байгаа юм нь Монгол улсад хурцлаалах эмийн жагсаалтанд бүртгэгдсэн нисэх үнийг нь ил тод байршуулсан болон эм найруулагчийн ажиллаж байгаа зай талбай стандартад нийцэж байгаа байдал мөн 3 жил мэргэжлээрээ ажилласан эмзэрж ажиллаж байгаа эсхийг шалгасан юм а. Энд жороор олгох ёстой эмийн үнийг байршуулаагүй мөн баталгаатай жорын дагуу эм худалдаалахгүй байгаа зөрчил илэрлээ. Өвчтөн болоод эмнэлгийн нэр байхгүй. Одоо жорын бичигдсэн хугацаа байхгүй. Одоо жор дээр бол бичигдсэнээс хойш 10 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж аахгүй. Хизээ бичигдсэн тодорхой ус одоо ийм байдлаар ийм одоо олгож исэн юм баримт байна л та. Тэр одоо ийм олгосон. Энд болохоор зурцалтай жороор болохоор олохгүй шүү дээ. Зүгээр тэр хүнээс тэр жорыг нь хурааж авах хэрэгтэй шүү. Тэгээд тэр жороо энэ бүгд ингээд авсрахтан л атлахгүй. Гэхдээ харин хурааж авсан гэдэг нь атлах чаана. Жорцсон. Энэ шүү дээ үйлдвэрийн бэлэн юм гэдэг уулсан ба шүү дээ. Үнэн дүн тедэн төгөрөх гээ. Жор бичсэн одоо эмчийн нэр алдан байгуулах гэсэн чинь. Зурцалтай жорын бүртгэл энэ дээрээ бүрдэл хэлбэртэй зурцалтай байна уу? Эмийн нэр тон зурцалтай байна уу? Тэрэн дээр ингээд нэмэгт тэмдэглээд тэмдэглэсэн багтдаг тийм. Энэ дээр болохоор иргэдээр хүлээж авсан жороо энэжээ ингээд ямар юм болгоснаа тэр юм яа энэжээ бичих хэрэгтэй. За тэгвэл энэжээ ямар зурцал байгаа тэр жорон дээр тэрийг энэжээ бичиж авах хэрэгтэй. Тэгэхээр юм байна шүү дээ. Нөгөө жоргоор одоо жортой олгодог юм гэж ихсэлэн баталсан байгаа шүү дээ. Тэрийг одоо олох хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж олгож байна? Олгосон юм уу? Хүмүүстэй. Зурцалтай жороо болохоор энэжээ зурцалтай гэж бүртгэсэн маа шүү дээ. Зурцалтыг нь мэдсэн байж яагаад олгож байгаа юм бэ? Үүний дараа 13 дугаар хороололд байрлах Монс Улаанбаатар компани эмийн санг шалгасан юм. Шудраг өсвөрлөн хэрэглэгчийн төлөө газраас нэгдсэн шалгалт явж байгаа мэдээлэл энэ эмийн санд ирсэн байсан юм а. Монсын сансардах салбартай адил зөрчил энд илэрсэнгүй. Гэхдээ эмийн сангийн эрхлэгчдийн ажилсан туршлагыг батлах, нийгмийн даатгалын төвтрүүдийг шалгуулах ёстой гэдгийг шудраг өсвөрлөн хэрэглэгчийн төлөө газраас санууллаа. Ухаан мэргэжлэр ажилласан байна уу гэдгийг чинь тодорхойлох гэдэг байгаа. Энэ нийгмийн даатгал төлөвлөгчнөрөө нотлогдсон нэр нь бол ажилласан байна гэдгийг чинь. Тэгээ нийгмийн даатгал төлөвлөгөө бол тухайн хүн ажилласан байна уу гүй юу гэдгийг нотлох ямар ч бичгээр байхгүй учраас ер нь бол ажилласан жилийг зэнгээр тодорхойлоод байна. Энэ дээр л бид нэрээ их хүсэж байдаг шүү дээ. Ер нь бол лицензийн шалгалт өгөөд энэ барих зөвшөөрөл авсан хүн бол тухайн мэргэжлэрээ ажиллах энэ үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг байхгүй юу? Мэргэжлийн хувьд бол бид нар чинь лиценз гэж нэг юм өгöd байгаа шүү дээ. Тэр чинь тийм учиртай. За энэ стандартыг чинь мэргэжлэрээ 3-аас доош жил ажилласан гэж заагаад өгч байгаа байхгүй юу? Яг энэ стандартыг чинь төгснөөс хойш 3 жил гэж заасан бол өөр хэрэг. Тийм учраас энэ стандартыг зөв ойлгох хэрэгтэй байна. Ер нь бол тийм. Энэ шалгалтыг шудраг өсвөрлөн хэрэглэгчийн төлөө газар анх удаа хийж байгаа юм байна. Нэрэгсэн хойно нь хашгирах биш. Үүнээс өөртөж ийм төрлийн шалгалтуудыг эмийн сангуудад хийх ёстой байсан гэж иргэд үзэж байгаа юм а. Шудраг өсвөрлөн хэрэглэгчийн төлөө газар эмийн сангуудад хийх шалгалтаа эх сарын хүртэл үргэлжлүүлэх юм байна. Үүний дараа ямар зөрчил илэрсэн тэдгээрийг хэрхэн арилгуулсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна.